Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. Сайн байцгаана уу? Хууль чимэглэгч мөгсрөн байна. За өмнөх хичээл дээр та бүхэнд компани эрх зүйн зохицуултын ерөнхий нийтлэг хэсгийг танилцуулсан болол энэ удаад бол үргэлжлэл олгоод компани дүрмд тусгах зүйлсийг тухайн зүйл бүр дээр жижигхэн кейс жишээтэйгээр та бүхэнд тайлбарлахаар бэлтгэсэн байна. За компани дүрмд тусгах зүйлсийн талаар ярихын өмнө хамгийн түрүүнд анхаарах шаардлагатай байдаг. Би өөрөө бас нэг ажиллаж исэн кейсийн талаар та бүхэнд мэдээлэл өгье. Тэр нь болохоор А компани шүүхэн шийдвэрээр үр төлбөртөд тооцогдоод шийдвэр гүйцэтгэл дээр бол үр барагдуулах ажиллагаа хийгдэж эхэлсэн. За тухайн үед компани дүрм дээр үг заасан байсан бэ гэхээр компани хүлээх хариуцлагын аль хэсгийг компани өөрөө бүрэн хариуцах юм уу, хувьцаа эзэмшигч бас тодорхой хэмжээгээр хариуцах юм уу гэдэг заалт нь ойлгомжгүйгээс болоод компани хувьцаа эзэмшигч хувийнх нь өөрийнх нь хөрөнгө рүү нь халдаж компани үр төлбөрийг барагдуулах асуудал үүсч ерөөхдөө тэнд бол маргаан болсон байгаа. Тэгэхээр энэ дээрээс үг харж болох вэ гэхээр компани дүрмийн зохицуултууд бол яг ингээд нийтлэг дүрмийн загвар гэдээ байж байдгийг аваад ашиглахаасаа илүүтэйгээр та компани үйл ажиллагаагаа явуулахдаа яг юун дээр анхаарахыг хүсэж байна те үр төлбөрийн хувьд компани өөрөө хариуцах юм уу, хувьцаа эзэмшигчийн хариуцлагыг хэрхэн яаж тэрэн дундаас ялгаж салгах уу гэх мэтчлэн иймэрхүү нөхцөл байдлыг бол шууд загвар авч ашиглахаасаа илүү дүрмдээ тусгаад өгөх юм бол таныг ирээдүйд эрсдлээс хамгаалах боломжтой байдаг гэсэн үг. За ингээд компани тухай хуулийн 14 дугаар зүйлд бол яг компани дүрмд тусгах зүйлсийг заавал тусгана гэдэг ерөнхийд наривчлаад цувуулаа заагаад тавьсан байдаг. За хамгийн түрүүнд бол мэдээж тухайн компани оноос нэр хэлбэрийг нь тодорхойлсон товчлсон ялгаа тэмдэглэгийг бол дурдж өгөх шаардлагатай байдаг. За та бүхэнд слайдн дээр харуулж байгаа компани хувьд гэх юм бол Саруул буюу BBSP гэдэг компанийн нэрийг оруулсан байна. Тэгэхээр банк ус санхүүгийн байгууллага ч юм уу тухайн тусгай зөвшөөрлөлийн үйл ажиллагаа явуулж байгаа даатгал хадгалан зээлээ хоршоо болон тусгай зөвшөөрлөлтөй компаниуд бол заавал энэ оноос нэрийнхээ ард өөрийнхөө үйл ажиллагааны хэлбэрийг бол оруулж өгөх шаардлагатай байдаг. Энэ нь бол ялгах тэмдэглэгээ болж өгч байдаг. За компани үйл ажиллагааны чиглэлийг бол наривчлан зааж өгнө тий. Тусгай зөвшөөрөл авдаг үйл ажиллагааны чиглэлүүд бол эхлээд тусгай зөвшөөрлөө аваад за тэгээд үүнийхээ дараа бол улсын бүртгэлийн байгууллагт дүрмдээ өөрчлөлт оруулж дүрмийн шинээр бүртгүүлдэг байгаа. За дүрм тусгах зүйлсийн дараагийн хэсэг та бүхэнд харагдаж байна тий. Компанид хэдэн ширхэг зарласан хувьцаатай байх юм, гаргасан хувьцаа нь хэд байх юм, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь хэд байх юм бэ гэдэг мэдээлэл бол заавал компани дүрмд тусгах шаардлагатай байдаг. За тэгэхээр миний та бүхэнд харуулж байгаа жишээн дээр бол компани хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 2 тэрбум 500 сая төгрөг байна гэж заасан байна. За тэгэхээр энэ маань бол яг компани хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг харуулж байна. За сая төгрөгийн нэрсэн үнэтэй гэхээр нэг ширхэг хувьцаа хэдэн төгрөгтэй байх вэ гэдгийг энэ утгасан нь илэрхийлж байна гэсэн үг. За тооны тоо ширхгийн хувьд бол 2500 ширхэг энгийн хувьцаатай байна гэж заасан байгаа учраас тухайн компани 2 хувьцаа эзэмшигчтэй за нэг нь тухайн хувьцааны нийт хэдэн ширхгийг эзэмшиж байгаа энэ компани хэдэн хувь бэ гэдгийг та бүхэнд харуулсан жишээн дээр бол тодорхой оруулж өгсөн байна. За үүнээс гадна бол энгийн хувьцаанаас гадна зарласан хувьцааг бас оруулж өгөх боломжтой. Даваа эрхийн хувьцааг. За даваа эрхийн хувьцаа гэдэг нь бол энгийн хувьцаанаас ялгаатай гэх юм бол тэргуун ялжинд ногдол ашиг авах хэрэгтэй гэдгээр бол ялгаатай байдаг. За дараагийн хэсэг нь бол зарласан болон гаргасан хувьцааны тоо тий. За зарласан хувьцаа, гаргасан хувьцаа маань өөрөө хоорондоо бас ялгаатай ойлголтууд байдаг. Зарласан хувьцаа гэдэг нь дүрмэнд нийтдээ хэдэн ширхэг хувьцаатай байх юм бэ гэж заасныг хэлж байгаа бол эргэлтэнд гаргасан гэдэг нь хувьцаа эзэмшигч тэндээс нь хэдэн ширхгийг нь авч эзэмшиж байгаа юм бэ гэдэг утгыг ерөнхийдөө илэрхийлж байдаг гэсэн үг. За даваа хувьцаа эзэмшигч хэрвээ байх бол хэдэн ширхэг даваа эрх хувьцаатай байх юм. За тэр хувьцаа эзэмшигч эрх нь юу байх юм гэдгийг бол бас дүрмдээ наривчлан зааж өгөх шаардлагатай. За өөрөөр хэлэх юм бол даваа эрхийн хувьцаа нь өөрөө хувьцаа эзэмшигчтэй хурал бүх асуудлаар бол саналын эрхтэй ордоггүй. Яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд бол ногдол ашиг авах эрх нь тэргуун илж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол компани тэрбум төгрөгийн ногдол ашиг зарлалаа гэж бодъё. За тэгэх юм бол эндээс даваа эрхийн хувьцаа эзэмшигч бол арай илүү хэмжээгээр хамгийн түрүүнд ногдол ашигаас авна гэсэн үг. Тэрнээс бусад асуудлаар бол хувьцаа эзэмшигчтэй хуралд оролцох эрх нь бол бас тодорхой хэмжээгээр хязгаарлагддаг. Гэхдээ өөрийнх нь эрхийг хязгаарласан асуудал оруулах юм бол тэрэн дээр даваа эрхийн хувьцаа эзэмшигч бол саналын эрхтэйгээр ортогоороо бас энгийн хувьцаанаас
ялгаатай байдаг. За тухайн компани туцтай байх уу байхгүй юу? Хэрвээ туцтай байх юм бол төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийн тоон хэд байх вэ гэдгийг дүрмэндээ одоо зааж өгсөн байх шаардлагатай байдаг. За хувьцаат компанийн хувьд бол заавал одоо туцтай байхыг шаарддаг бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд туцтай байж ч болно, туцгүй байж ч болно тий. За хэрвээ төлөөлөл удирдах зөвлөлтөй байя гэж шийдэж байгаа бол хэдэн гишүүн байх вэ гэдгээр дүрмэн дээрээ зааж өгнө гэсэн үг. За хувьцаа эзэмшигчдийн хурал төлөөлөл удирдах зөвлөлийн одоо компани тухай хууль зааснаас бусад эрхүүд нь ямар эрхүүд байх вэ тий. За одоо жишээ нь хэм бол компани ашиг орлогыг нэмэгдүүлэх ч юм уу өмч хөрөнгийн ашиглалтыг сайжруулах талаар санал шүүмжлэл гаргадаг байя хувьцаа эзэмшигчд маань гэх юм бол энийгээ та заавал гэлтгүй одоо саналаараа дүрмэндээ бол тусгаад оруулах боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ хувьцаа эзэмшигчдийн хурал төлөөлөл удирдах зөвлөлийн хууль зааснаас бусад одоо ямар эрхүүд байх вэ гэдгийг тухайн компани хувьцаа эзэмшигчид хоорондоо харилцан тохиролцоод тухай бүрт нь бол заагаад оруулах боломжтой байдаг гэсэн үг. Та бүхэнд харуулж байгаа жишээн дээр бол за хувьцаа эзэмшигчдэд олгох зээлийн хүү, за зээлийн бусад нөхцөл нь ердийн нөхцлөөс хөнгөлөлтөй байж болохгүй гэсэн иймэрхүү агуулгатай залтыг бол тусгаж өгсөн байна тий. За банк санхүүгийн байгууллага ч юм уу эсвэл зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх юм бол энэ мэтчлэн тий хоорондоо харилцан тохиролцсон асуудлуудаа бол бүрийн хэрэгт нэмэд явах боломжтой байдаг байна. За түрүүний ингээд дурдсан хэсгүүд бол заавал одоо энэ хэсгүүдээ та дүрмдээ тусгаж өгөөрэй гэсэн хуулийн зохицуулалтайгаа. За тэгэхээр энээс бусад ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчөөгүй асуудлыг бол талууд харилцан тохиролцоод дүрмэндээ тэрийг тусгаад явчих боломжтой гэсэн үг. Мөн түнчлэн бол хуульд одоо зөвхөн энээс гадна түрүүний дурдснаас гадна өөр энэ асуудлыг дүрмээрээ зохицуулна гэж заасан байгаа асуудлуудыг та бүхэн дүрмэндээ бас тусгаад оруулах боломжтой байдаг ахны. За анхаарал хандуулсанд баярлалаа.